Сэтгүүлч нийтлэлч Бадамдоржийн ган чимэг Дээлтэн мог нар шарсан халуун өдрүүд зөвхөн манай суманд л үргэлжилдэг байсан юмдаг. Чилийсэн урт дуусч өгдөггүй шатам халуун зун зөвхөн манай дашинчланд л болдог байсан юм шиг. Сургууль тарчихсан сумын төв эл хул оргисон зуны нэгэн өдөр байлаа. Би найз охин нэнэтэйгээ гудамжаар алхаж явв. Тэгэхэд бид 8 дугаар ангид орох гэж байсан юм. Гинтхэн нэнэ намайг нударч "Хүш гана. Тэрийг хараа. Тэр дэлдэн мөөгөөг харал та" гэв. Хартал манай ангийн мөөгөө хашаан дээр хөлөө унжуулад таасаг хөлөрчсөн сууж байх юм. Яваад очлоо. Дуушуу чалга. Бид хоёрын ирснийг ч мэдсэн шинжалгаа. Мөөгөө гэдэг нь Бямбадорж гэдэг нэртэй оногор жижигхэн нүдтэй туранхай шархуу. Түүнийг бид Бямбадорж гэдэг нэрээр нь хизээч дуудаж байсангүй. Улаан цам дэлдэн биш хүнийг бид яагаад ч дэлдэн мөг болгочихсноо мэддэггүй. Түүний аав зэвжид гэж сум орондоо ажилсаг Нямбай гараа зартай даруухан сайхан хүн. Үргэлжил хөдөлж, арчилж, тордож явдаг энэ хүн эхлээд тариа бригадад ажилдаг байснаа хожим автоман цуг радио релэнд ажилдаг болсон юм. Тариа бригадад ажиллаж байсных нь шинж тэмдэг хашаа хорооноос нь л элт. Компани улаан төмрүүдээр ирээтэл барьсан хашаатай. Хашаан доторх нь цэвэрхэн. Манай мөөгөөг бид аав ээжигээ дурайсан нэгтнэн бай. Ажилсаг хөдөлмөрч хүн болно гэдэгт огтхонч эргэлздэггүй байсан юм. Мөөгөө сая л нэг тачигнтал нээлсэн бид хоёрыг олж хараад муухан мушив. За, чи чинь яагаад ингэж гөлөрчхөө вэ? Наранд цохиулчихсан юм биш үсттэй гэж бид хоёр айлгүтэн хөхрөлдөө. Мөөгөө үнэхээр л сүмитлээ сэтгэлээр унжээ. Яг л өвдсөн хүн шиг. Маргааш нь бид хоёр мөөгөө яачихсныг илрүүлэхээр ажиллаа. Ангийнхантайгаа уулзлаа. Шалтгаан нь төдөлгүй тодорхой болов. Манай хүн дурлцчихжээ. Хөршийнхөө хөөхөн охинд сэтгэл алдарсан юм баха. Тэр охин нь ч манай анги. Хөвгүүдийн захианд булагдаж явдаг хөөхөн охин. Мөөгөө ч үнэхээр хэцүүдэжээ. Маргааш нь би мөөгөөд хэллээ. Чи захиа өгөх гэж байгаа бол би дамжуулаад өгч болох юм. Гэхдээ гэрлээ ямар ч хариу өгсөн чи тэсэх хэрэгтэй гэж би зөвлөв. Мөөгөө дөрвөлжилж ивсэн захиагаа итгэл муутай сонин царай гаргасаар надад өгөв. Уулын цэцэг олон боловч улаан цэцэг цөөхөн. Уйхан охид олон боловч учралт чимэн ганцхан гэдэл дармалдаж өгчээ. Хамгийн сүүлчийн өгүүлбэр нь чи надад итгэвэл би тэр итгэлийг чинь насан турш дааж явна. Миний амьдралын ирээдүй зөвхөн чамаас шалтгаална. Ухаанд чи минь үүнийг тунгааж бодоод шийдвэрээ гаргаарай. Манай хүн үнэхээр л чухал захиа бичжээ. Би нөгөөхийг нь эзэнд нь дамжуулж өгтөл уурлаад ураад шидчихэн тэр. Мөөгөөд үннийг хэлж чадахгүй хит хонлоо. Тэгж хэлтэл мөөгөө гүн санаа алдсаар улам газар шагаан сув. Мөөгийн маань сэтгэлд шуурга дэлдэж байгаа да гэхээс уйлмаар болж үлээ. Он жилүүд жирэлзэн хурдалсаар 8 дугаар ангиа төгсөөд бид тал тийш таран одов. Би аймгийн төвд суухаар болж харин манай ангийнхан хишиг өндрийн 10 жил рүү явцгаалаа. Ингээд мөөгөө бидний нэг ангид бужигналж өссөн бага насны амьдрал дууссан юм. Мөөгөө цэрэгт явлаа. Мөөгөө цэргээс ирлээ. Мөөгөө Баян нуурын радио релэнд ажилд орлоо. Ийм л мэдээллүүд ирж байна. Манайх аймгийн төвд нүүж ирсэн болохоор би ангийнхныгаа их сандаг байлаа. Дээд сургуульд яваагүй болохоор хүүхдийн цэцэрлэгт багшилж байв. Энэ үед хаяа нэг мөөгөө уцаар арина. Түүн шиг их мэдээлэлтэй хүн ховор. Нөөгөө дуугарч өгдөггүй шар банд дуу шуутай яриа хөрөөтэй нэгэн болсон нь элт мэдрэгдэнэ. Цэргээс халагдаж ирээд аймгийн төвд ахындаа нэг хоногтоо манайх руу ирж надтай уулзах гэтэл намайг найз залуутай болсныг дуулаад болсон л гин. Ардчилсан хусгал бол бид хоёрын Ираны гол сэдв. Амьдрал ийн хөөрч байлаа. Хожим мөөгөө цэрэн долгор химээх ангийнхаа охинтой гэрэлсэн сураг дуулсан. Ингэж явсаар нэг өдөр багшийн дээдийн урд бид хоёр таарчхав. Би оюутан. Нөгөөх маань аав болох гээд эхнэр нь эмнэлэгт ирсэн гинэ. Ингэж таарахад мөөгөө ичимтгий хിവэрэл байх шиг санагдсан.
Сайхан ногоон цэмбэн дээлтэй инээд алдсан шар залуу зогсож байсан. Манай цэрэн долгор азтай юм а гэж би дотроо бодож байснаа санаж байна. Нэрэл тэр азтай. Энэ явдлаас олон жилийн дараа 100 нутаг руугаа би давхиж явлаа. Сургуулийнхаа хойд очихоор нар нилээн доошилж сэрүү орж эхэлмэгц гараадаж рийлгэж яваан тэр. Уулаан туяага чирч татсаар уулын цаагуур нар орж ядан байлаа. Яарсан сэтгэл бага насны гэрэл өсчүүлсэн дурсамжууд ээлжлэн дурсагдана. Манай ангийнхан ямар болцгоосон бол. Бушуухан уулзах хүсэл дуудана. Давхисаар сумын төв рүү орж явчих уу. Найз хүүхнийхээ гадаа эртэл 2 найз охин маань хүлээж байлаа. Цонхон доор нь машина яархан тавих ёстой гин. Учир нь мөөгөө мэдчихвэл ороод ирнэ. Гуруула буу олж хоно. Ангийнхантайгаа нэг мөсөн өглөө талбай дээр л уулзна. Ингэж шийдлээ. Газар аргуудас твсэд гуруулаан өөртөө ороод хөвтж байтал хөлийн чимээд сонсдод явчихав. Хаалга тогшиж байна. Бид гуравч чимээгүй хэрв. Тэгтэл салхивч тар хийтэл онгоолгоод нэг толгой орж ирж байна. Дуун мань мөөгөө. Ганаа ирчихсэн байна штэ. Хаалга тайлал та гэж байна. Дуун зэгсэн халамцуу. Гэрийн эзэн чимгээ яах гээд байгаа юм бэ? Өглөөл болооч тээ гэж загнав. Чимгээ үүдэлдэ. Яах гээд байгаа юм бэ чи? Орой. Горч яах нь? Зовлон жаргал ярил та. Үхсний чин зовлон жаргал. Балаа юм чин ямар архичин болсноо ганаад үзүүлэх гэж яараа юу? Айл хурш амьдарч байгаа хоёр инхүү үзэлцээд явчихлаа. Гэтэл салхивч салхинд савлаж ирээд мөөгөөгийн толгойг тас хийтэл цохиж орхихан тэр. Ёолтоо чимгээ толгой руу цогтгох нь яаж байгаа юм бэ? Гүй хин чамайг цохоовэ. Энэ ийм цагаан солио тусчихсан байхгүй юу? Болоочтой чи өглөө эргэж штэ. Чимгээ ийн дуугаа өндөрсгөө. Мөөгөөч яваад өгөө. 3 хүүхэнд ярихам гэж уулаваа шиг их. Шөнийн уртад сумын төвд хаяа мотоцикл давхих нохоо хуцах чимээл сонсдно. Нэг мэдсэн үүд хүчтэй болбож байна. Цонхоор гэгээ орчихсан. Гуруула пижигнээд л үүд рүү очив. Мөөгөөгийн толгооноос цус гоожчихсан. Ёо алуулах шахлаа гэсээр хаалгатай цуглаа бид гурав руу нурж орж ирэв. Яана ийнэл боллоо. Нүцгэн шахуу 3 хүүхэн нөгөөхөө аргадаад л манай хүн эрхэлж тунах ялрахах гэж тойм алга. Би түүнээс асуув. Мөөгөө минь юу болох нь энэ вэ? Найз нь шүн алдар өхөл хоёрын дундуур эсгэрсэн юм шиг л явлаа. Алдар өхөл хоёрын дунд эсгэрсэн юм шиг байхтаа яах вэ? Гэж бид гурав төс хийтэл нээлтлээ. Мөөгөө эмлэг явъя гэж би аргадав. Мөөгөө адарч байна. Өрчин таагур оруулчихсан бол ийм юм болооч үгүйч. Яах юм би ингээд л үхий. Ерөөсөө өтөг чигчхий гэд аргалын авдар руу өсхийв. Бид гурав 2 гараас нь зуурчихсан. Битгийлдээ мөөгөө гэдл ханараад л манай хүн улам эрхэлж байна. Тэгэж байтал нэнэ гараадгүй. Төдөдөлгүй их л ууртай орж ирлээ. Үхсний чин алдар өхөл хоёрын дундуур эсгэрсэн сум шиг явах. Наад хогч нь хишиг өндрөөхөнд л тархиа хаглуулсан байна штэ гэд шилбэлцэж байна. Мөөгөөж тайвширч нүүрмээ аваалгаж хүн төрхөндөө оров. Нөгөө сайхан залуу төрөл арилцсан юм шиг өөрчлөгдөжээ. Шар биш бор царайлаг биш сарайсан юм болж. Гэхдээ л түүний үг бүхэн инээд цацруулах. Намайг нухстай шинжиж байна. Чи чинь хөөхөн борхон байсан яахаараа юм дэлхий дүүрэн амтан болчихдог байна л гэж байна. Манай 2 найз зэрэг уурлан мөөгөрөө давшив. Чи өөрийгөө л хичээ. Гүй чам шиг хэрзээсэн юм болох хэвээр байсан юм уу? За тэр яах вэ? Та 2 дуугаан аяд. Яадаг юм? Хил амн гоцгонсон шидлнүүд гэхээрээ ийм байдгийг. Би потенциалны юм ярих гэж байна. Эхлээд ганаага нэг үнсчихье. Тэгээд хуйуулаа буу халнаа. Наад 2той чинь би зиндаа нийлэхгүй. Та 2 цай цугайл чана. Мөөгөө ийм бааварлав. Мөөгөө минь чи яасан их тураа вэ? Цэргээс эрэхтэй твхэлдсэн сайхан залуу байлаа. Цэрэн долгор цэвэн 2-т шим шүүсээ сурвалсаар байгаад үлдсэн нь л нэг иймэрхүү л цайж суун. Цэвэн гэдэг нь хатан ээж нь. Цэрэн долгор гэдэг нь эхнэр нь. Цэрэн долгор хаачаа вэ? Гуанц хийх юм гинэ. Би оролцож чадахгүй гэдгээ хэлсэн. Үгүй чи яхаараа оролцдог юм. Одоо энэ муу зовлогыг жаахан амраанаа. Бид хоёрын яриа энэ хавьд явтал нар юу юуг хөөрч манай хүн ойд зориулж оюулсан дээл хувцас өмсөхөөр гарч одов.
Ингээд саарал тэрлэг саарал шилэв дугтуулсан духан дээрээ цагаан шархны тууз наачсан моогоогон аваад гурвуулан талбай оров. Ангийнхан түргэн зохион байгуулалтанд орж байна. Бүх юм жин том болж биднийг нийдэ очих болтол мөөгөө алга. Асууж суртал төв асарт байна гин. Очтол хоёр хөл дээр дөнгөн данган зогсож байна. Нөгөөхөө тал талаас нь урж идчих шахан зулгаалцсаар найзындаа авчирв. Өөртөө нэг юм түнтэйт л хийчгээд гаргаж өгдөггүй. Наадах чинь юу юм бэ мөөгөө? Бярууны үнэтэй юм байгаа. Та нарт үзүүлж болохгүй тал талаас нь ноцолдож дарж байгаад дээлийг нь тайлтал зузаан өнгөц сэтгүүл очиж ирхэн тэр. Шүүрс аваад үзтэл нуль порно. Пэх паах болцгоолоо. Гү чи энүүгээр яах нь вэ мөөгөө минь? Чи сэтгүүлч хүн мэдчил байгаа. Ийм сэтгүүлч нь балиар заваа юм огтоосон биш. Энэ бол сайн үзүүл амьдрал. Хүүхнүүд шаагаад л явчихлаа. Бузар хог гэдэл эрчүүд энэ тэндгүй элэг эвхрээд унчихсан. Чамд энэ сэтгүүлийн тусламж тийм их хэрэг болоо юу? Эр хүний үндсэн мэдлэг гэж юм байна. Би эдэн шиг хоцрогдсон амтан биш ээ. Байнга л шинчлэгдэнэ. Дандаа гурилтай шүл идэж гурилдаж амьдрах болж байна уу? Айлнаа сэтгүүл өгөөт. Манай ангийнхан байшин нуртал хөхрөлтлөө. Мөөгөө гүрэрхчээ ах чинь ирж байгаа юу? Сансар гүрэрхчээ юу? Ирлэггүй яах вэ? Гүрэрхчээ Баатар мөөгөөгийн ээжийн их ойрхон хамаатай юм. Манай сансар оюуны потенциалаар бол намайг бол барахгүй штэ. Нарийн мэдрэмж тааруул юм шиг санагдаад байдгийн. За алдас болох нь. Манайхан дундаа байтугай халхан хавдгаагаас ганцаараа сансарт ниссэн үнэн яндаг. Ахиад л бижгэнсэн гихнээд болцгав. Алдраа байгаа юм анд. Манай мөөгөөд уншаагүй ном гэж байхгүй. Тэрний тийм ном, энэний ийм номонд ингэж бичсэн байдаг юм гээд л ярина. Хойтон жил нь сонгуулийн ажлаар ахиад л сум руугаа давхиж очив. Мөөгөө их нэртэйгээ захиргааны гуанз ажиллуулж байгааг нь. Мөөгөө юу байх вэ? Манай цэрэн дулгарл зүтгэж байна гэж ангийнхан дүгнэн. Зочид буудлын намхан таастай чийг үнэрсэн өрөөнд мөөгөө ирнэ. Сонгуулийн сурчлагаа эд явагдаж байсан цаг. Найз нь чиний хэлснээр саналаа өгнө. Хэрэгтэй бол би тэр гамин цэнгэлд чинь саналаа өгье л доо гэж томорно. Буудлын нөгөө өрөнд сонгуулийн ажлаараа ба чуулгын дуучин хүүхэн суух. Нэртэй алдартай суутай сайхан хүүхэн. Нэг ороо өнөө бүсгийг өрөөндөө урилаа. Мөөгөө гурвуулаа ганц шил задалж яриа хөөрөн болцгов. Мөөгөө маань нөгөө хүүхнийг дуулж өгөөч гэж гуйж байна. Яаж шүн дөлөөр дуулах юм бэ? Тэгвэл сумын зах руу гаръя л да. Чи манай ганц чимэг сэтгүүлчийн найз нь юм байна. Би чамд ганц сайхан дуудуулж өгье. Ингээд машиндаа сууж аваад сумын зах руу гарлаа. Өөр дөнгөж хаяарч зуны тунгалаг сайхан өглөө хөтлийн цаахан ирчихсэн. Зэгсэн дунд бид гурав хөөрнөлдөн. Бүсгийн улаан пансан халаадныхаа хормойг намруулан босч зогсоод тоорой бандийг байхад торгоны сайныг өмслөө. Тоорой бандаас хош тос той давууч олдсонгүй гэдэл жингнүүллээ. Мөөгөө маань дуу хүүхэн хаяарч буй үүрийн гэгээ гуравт тэр чигээрэн шингэжээ. Бүсгүй хэлж байна. Эргээд ирэхэд эр хүн шиг эрвэлзэж байдаг юм шүү миний найз. Одоо битгий арх уу гэж юм. Мөөгөө зэгс хоёр хуйуулаа найгалцсан толгой дохиод л өглөөч гэж те өглөө. Бүсгүйч гэж бүсгүй. Дууч гэж дуу. Маргааш нь манай хүн шинэхэн гэрэн цанц өмсчихсэн сэтгэл нь гэгэлдсэн янзтай ангийнхаа хүү баяаг дагуулчихсан орж ирж байна. Мөөгөө тоорой банд гэж ямар хүн юм бэ? Гэхдээ чи одоо сэтгүүлч хүн байж энийг мэдэхгүй юу? Нанзад гэж сахар хүн шүү дээ. Сайн хэр байсан л гэж дуулсан. Уг нь лам болох гэж байсан юм гэсэн. Тэгээд багш ламтайгаа тэрсээд сайн ир болохоор оргосон юм гинлээ. Алтан овооны урд дуруу буусан тод замыг даргангачууд тооройн зам гэж нэрлэдэг гэсэн. Нэг очиж үзье гэж боддог л юм. Гана минь дээр үеийн домог түүхийг сайн судалж бай. Манай нутаг гэхэд тэр чигээрээ л домог. Домог бол амьдрал. Өнөөдрийн бид хоёрын энэ дурсамж өчигдрийн дуучин хүүхэн бид гурвын үүрээр дуулж сууцгаасан ч домог болно. Мөөгөө ухаалаг төрхөнд орчихжээ. За чи өчигдөр үүрээр мөөгөөгийн амьдралд юу тохиолдсныг энэнд нэг сэхэ ортлон сайхан яриад өг. Энэ мө Баяагийн амьдралд лав тим явдал тохиохгүй юмдаг. Би ч мөөгөөгийн заснаар уран яруу ярьж өглөө. Баяа итгэж ядаад л. Мөөгөө харин цээж твэх гэр. Буудлын цайр нунчсан толинд байн очиж хараад л. Мөөгөө чи яагаад архиугаад байгаа юм?
Архиужил уйтгартай хорвоог туулах юм байна штэ. Архи уухгүй бол бүтж өгчих гээд байна. Энэ сум ямар байлаа? Ямар сайхан өвгөд, ямар гоё дарга нар, ямар гоё амьдрал. Одоо юу байгаа юм бэ? Нэрэл чив чимээгүй болчихсон юм шиг. Хамаг аз жаргалаа дотгошоо татаад дууга хураачихсан юм шиг бүрсгэр суурин. Цагаан морин тэрэгтэй ногоочин өвгөн. Холбооны мончоор хормой балдангай. Хаашаа алга болчихсон энэ вэ? Мөөгөөгөн дагаад хуй гансрамаар санагдав. Аавтайхан алхаж явсан уюуд, ангир гангар насны жаргалтай мөчүүд нэрээ ямар гонигтай, ямар эл хөл болчихсон юм бэ гэж сэтгэлээ хоосруулан бодов. Гэрийн хаяанд суугаад гизгийг минь илтгсэн. Хажууд минь түшид суугаад хацрыг минь илтгсэн. Нөгөө гонигтай дүүгмөөгөө ийн аялж байна. Хүүхэнд автчихсан дуунд автчихсан алин бүү мэд. Гун гунжин нуруунд гундаа нүгүй тоорой. 32 хушуунд баригдаа нүгүй тоорой доо. Цантын цагаан нуруунд цантаа нүгүй тоорой. Цахар 8 хушуунд баригдаа нүгүй тоорой доо. Манай мөөгөө сөнг дүүхэн холоогоор гигэлцтэл аялна. Нэрэл бидний амьдрал яасан гунигтай болчихсон юм бэ? Мөөгөө би нөгөө ангийн буяатаа суусан бол яаж амьдрах байсан бол? Доргонтын ардл хідэн малтай чарлсан мэнтэн байгаа биз. Буяа чамайг зодно. Та ийгүү бол мань мэт очиж авна. Тэгээд л үүлийн үрээ эдлэж байх байсан биз. Чи нэрээ алнаа. Бая гэдрэгээс авч унан инэв. Мөөгөө өвгөн чи ганаад жаахан хандтай байсан юм ад гэж нулимсаа харчин асууж байна. Хариуд нь мөөгөө торох чимгүй хэлж байна. Хар бухын голын хөвөнд цэрэгт мордох гээд онжууттайгаа хээр хонож байхдаа энэ хүүхнийг л бодож байлаа. Тэгээд наадах чинь сайн байсан гэсэн үг юм уу? Муу байсан гэсэн үг юм уу? Өвгөн нь нэг их хүчлээгүй юм аа. Тэгээд чи гэрлээд ямар байсан? Тэрийг чинь шохоор хэл гэдэг юм. Тэгвэл ганаад мохоорхол шохоорхол мохоорхолхон байхгүй юу? Тэгвэл цэрэн долгор. Тэр бол хайраа. Одоо ч дээ хайр анхат. Жаахан муугаад очихоор л алчих гээд байх юм. Энэ хүүхнүүд нүгэлтэй амархан илэгдчих юм аа. Чортгч. Цэрэн долгороос хөөхөн хүүхэн байгаагүй л юм да. Тэгсэн одоо тэрэн шиг л чөтгөр алга. Баяна ахаад л нулимсан гоочтол инээлээ. Өвгөн нь нэг их хүчлээгүй юм аа гэдэг үг одоо ч манай ангийнхны дунд хөшөөс хөрл яваа. Мөөгөөтэйгөө суучгаад цэцэгт ногоон талдаа ирэх таваараа амьдарч байх байсан. Сайхан хувь тавилангаа ер нь юу болгоод хайчихав даа гэж би үнэн худлын завсар мөөгөөдөө хэлж. Мөөгөө ундуйцсан заа битгий байн ирж өмүүлээд вэ. Залгахаар утсаа авж вэ. Захиалахаар нэгж савж вэ. Гэхдээ тэгээд тэр хоттоо л манарга. Манай эндээ л таваргая. Эсвэл тэндээ тэгж их гансраад тогтож өгдөггүй юм бол ир. Хэдэн үнэний дэлэн шувтраад байж дөнгөнөөстэй. Тэгээд л нөгөө эрхүүд оюутан байлаа. Энэ дээрээ хэлчин боллоо гэчээр хотод сурвалжлагч явлаа. Хог дээр гараад мөөгөөтэй суулаа гэж сууж байхгүй юу? Чамд би тэгж нэг зориг гаргаж болох юм. Бая сөхөрч суугаад тасралтгүй инэв. Миний алдраа багын анд элэгний юм. Инээд үйлдвэрлэгч. Одоо ч гэсэн би түүнийг ярьж инех дуртай. Түүнийг санаж нутгуруугаан гараад давхимаар болдог хэвээр. Өнгөрсөн зун манай мөөгөө залгаж байна. Хөөе ганаа. Чи ирж ав. Хөгшин чинь 3 дугаар хороололд байна. Өвөө болсон. Хэд хоног ачаа харж байна. Өнөөдөр хүү бэр хоёроосоо чөлөө авчихлаа. Түргэл. Би ч нээнийг дагуулад давхиад очлоо. Залуухан өвөө цэмби ч гэсэн амтан зогсож байна. Гуруула манад шүнжин буухаллаа. Залуу ус нэг шүнч гэсэн чөлөөтэй байг. Хадам аавна гэж нэг юм зуухны тэнд суугаад л байхаар тэр хоёр амтан чинь эрхлэлдэж чадахгүй шүү дээ. Ийм нарийн имийг та хоёр юугаач ойлгох вэ? Тэгээд би завсар олгож байгаа юм. Амьдрал гэж нандин ид шүү дээ хөө. Цэрэн долгор байсан бол над чиг ийм ухаан гаргахгүй л тэнийг юм шиг суугаад байгаа. Би өөр хүн шүү. Бид хоёр эвхэрч унтлаа гинэ. За өөр хүнгүй унтаж ямар. Мөөгөө маань насан багтаа наадаж өссөн. Нутгийн чамаагаан уйран саналаа гэдэл нөгөө танил сон хоолоогоор нэг авч өгөөд унтав. Өглөө нь би найзыгаа хургаж өглөө. Ачтаа хүүхдийн тэрэг авч өгөөрэй гэд 100,000 төгрөг өгөв. Манай хүн нэрлэхэж байна.
Гэхдээ бас баярлаж байна. Андын сайхан хорвоо. Ахаад ирээрээ мөөгөө. Бороо шивэрсэн савсаар л өдөр мөөгөө маань гараараа далсаар үлдэв. Эргээд очмоор элгэн хөштөл инээмэр бас сэтгэл зүрхэн эл хөл оргиулан хоосормоор байлаа.